За өдрийн мэнд найзуудаа хариу сэргийн хөтөлбөрийн минь одоо 21-р өдөр явж байна. Нэг мэдсэн чинь 3-7 хоног болсон байна. Тэгээд маш их одоо үзэж дэмжиж те сайн сайхан үг илгээж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. За 21-р өдрөө яах вэ гэхээр та нар минь айгуу тийм сайхан дурсамжаа хуваалцсан. Тэ хайртай түнтэйгээ. Тэгэхээр чиний хувьд хайртай одоо хүнтэйгээ өнгөрөөсөн хамгийн гоё дурсамжтай зүйл чи юу байсан бэ? Хизээ байсан бэ те? Мэдээж эсвэргээрээ бас хайртай хүний чинь хувьд юу байсан бэ? Энийг бас ярилцах нь айгуу гоё. Аль алиндаа маш гоё дурсамж өгч яадаг. За миний хувьд болохоор айгуу тийм битээр 20 байсан болоо гэж боддог. Яг пандемик байсан бүх юм ингээл хаалттай байсан те. Ингээл бүх процесс одоо ингээд 3 жиж ирсэн. Тэгтээ ингээл тэр айгуу гоё байдаг. Тэгээд Монголд очихоор бас айгуу гоё тийм том хурим бас хийн гэж бодож байгаа. Том ч байхдаа яг Монголд байдаг бүх найз нөхөд гэр бүлийнхнийгаа урьсан те. Бас гоё тийм хурим хий гэж бас бодож байгаа. Тэгэхээр та нарын хувьд бас юу байдаг вэ? Тэрийг хуваалцаарай. За тэгээд маргааш уулзъя. Түр баяртай.